Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчрхэг байна. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суур асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх эх орондоо хүнсний хувьсгал хийхийг уриалж, энэ хүрээнд улсын хурлаас 36 дахь тогтоолыг батлан гаргасан. Ингэснээр төр хувийн хэмшил баялаг бүтээгч үйлдвэрлэгчид нэгдэн хамтын хүчээр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэллээ. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе.